Худалдан авалт модулын татан авалт цонхоор гадаад харилцагчаас гайлаар татан авсан бүртгэлийг гайлаар мэдүүлсэн баримтанд үндэслэн хийн. Ямар харилцагчаас хизээ ямар валютаар ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг аль данс байршилд хэдийг ямар үнээр дээр нь нэмүү үртгийн албан татвар гайл тээвэр бусад зардалд нийт ямар зардлууд гарсныг оруулаад хадгална. Нэмүү үртгийн албан татвар гайл тээвэр бусад зарлыг бараа бүтээгдэхүүн бүрт систем автомат хуваарлах бөгөөд тээврийн зарлыг хуваарлах аргыг сонгож өөрчлөх боломжтой. Мөн системээс хуваарлахгүйгээр өмнөх чекийг болиулж бараа бүрийн ард өртөгт шингэх түн гараас оруулах боломжтой байдаг. Татан авалтын баримтыг гараар шивэх, баркод уншигчоор оруулах, өмнөх баримтыг хувилах, харилцагч дээр тохируулсан байнга тогтмол тоо. Үнээр авдаг бараа үйлчилгээг автомат татах, худалдан авалтын захиалгаас шууд татан авалтын баримт болгох, Excel файлаас оруулах боломжтой. Баримтаа оруулж дууссаны дараа журнал холбох ба дараа тооцоо дансаар дамжуулсан журнал холбож мөнгөн хөрөнгийн цонхноос дараа тооцоогоо үүсгэж хаасан бичлэлтэй хийхийг зөвлөж байна. Танд амжилт хүсье.